яа. Тэр түрүүчийн экспортыг дэмжих төсөл дээр үгэлж чадсан зүгээр холбогдуулаад хэлчихье. Энэ хоёр төслүүдүүд адилхан шахуу чиг үүрэгтэй. Сангийн яамнаас нэг асуулт байгаа юм аа. Сангийн яамны чиг үүрэг нь болохоор санхүүгийн төсвийн таатай орчныг бүрдүүлэх, санхүүгийн оновчтой удирдлагаар хангах ийм л чиг үүрэгтэй л яам л да. Тэгэхээр энэ авж байгаа төслийнх нь яг чиг үүргийг хэрэгжүүлэгч нь одоо аль байгууллага юм бэ? Миний ойлгож байгаа бол үндэсний хөгжлийн газар баймаар санагдаад байх юм. Хоёрдугаар тэр экспортыг дэмжих төсөл дээр үйл ажиллагааны зардал одоо бие тооцож үзснээр бичиг заасны зардал 29.5% нь үйл ажиллагааны зардалд. 20 сая долларын чинь 6 сая тэгэл тийшээ яваад өгөх юм. Энэ нарийн задаргаа тооцоогоо хийж үзсэн үү гэсэн ийм хоёр асуудал байна. Баярлалаа. 81-р микрофон ажлын хэсэг хариулъя. За чиг үүргийн хувьд бол төсвийн тухай хууль, засгийн газрын тухай хууль, өрийн удирдлагын тухай хуулийн дагуу засгийн газрын үр зээлтэй холбоотой асуудлыг сангийн яам хариуцдаг. Тэгэхээр энэ чиг үүргийн дагуу сангийн яам дээр хэлцлүүд нь бол хийгдэж байгаа. За өнөөх төслийн экспортыг дэмжих төслийн хувьд бол төслийн удирдлага зохион байгуулалт, хэрэгжилт, за тэгээд хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүрэгтэй холбоотой чадварыг бэхжүүлэх эрүүл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаанд нь 1.5 сая доллар зарцуулагдана. Нийт 20 сая доллараас. Цэрэнбат